тойрогоор жид эргэлдэх хөдөлгөөн. За тойрогоор жид эргэлдэх хөдөлгөөнд бол юу гэдэг вэ гэхээр одоо цагийн зүг байдаг. За эсвэл өргөн секундын зүг ч юм уу эсвэл ямар тойргийг хөдөлж байгаа эргэлт маань тогтмол хурдтай эргэж байгаа бүхэл энэ хөдөлгөөний талаар кинематикийн талаар авч үзнэ гэсэн. За тэгэхээр ямар нэгэн Т1 гэсэн хугацааны агшинд төөдөө нэг үнцгийн байдал байна. Тэгвэл Т2 хугацааны агшинд төөдөө хоёр үнцгийн байдал төч. За тэгэхээр энэ үнцгийн байдал гэдгийг юу гэж бодох вэ? Жишээ нь тодорхой нэг тооллын онцлог энэ үнцг төөдөө нэг бол төөдөө хоёр үнцг болно гэсэн. Эндээс энэ бол төөдөө нэг энэ болохоор төөдөө хоёр үнцг болно. За энийг бол одоо чи бид тоолд их гэж сонгож авч байгаа дэлгэхэн яг энэ ардиал чиглэлийг бид үнцгийн тооллын эхний хэсэг гэж үзэж байна гэсэн. За тэгвэл эндээс шилжсэн үнцэг маань юу гэж? Үнцгийн шилжилт нь төвдөө хоёроос асуу төвдөө. За энэ юу гэж чинь тэгэхээр энэ үнцэг гэж чинь гэсэн. Дельта төвдөө. За тэгвэл хугацааны өөрчлөлт гэдэг нь юу вэ? Яагаас би одоо чинь нэг цаг энд 12 цаг ч юм уу 2 цаг. Тэгэхээр энэ хугацааны давсан нь одоо чинь үйлдэлсэн хугацаа болж байна. За эндээс үнцэг гол гэдэг маань юу гэж хэлдэг вэ гэхээр үнцгийн нэг хугацаанд хийсэн шилжилтийг ярьдаг. За тэгэхээр энэ бол үнцэг. Бид замын хугацаанд хаваадаг бол тэр бол хурд ордог үнцэг гол гэдэг маань үнцгийн хугацаанд ордог. Нийсний нэг хугацаанд хийх үнцгийн шилжилтийг ярьж байна гэсэн. За энэ нэг чинь үед үнцгийнх гэдэг градусаар биш ардианаар байна. Ардианыг секунд хооронд энэ үнцэг хурд. За энэ үнцэг хурд. За яг ардианаар хэлэх гэвэл бид ямар нэгэн тойрог байна. Ямар нэгэн тойрогт харгалзах төөдөө үнцэгт энэ харгалзах номын уртыг болж байна. За энэ номын уртыг олох юм бол төөдөө араа үржүүлэх юм бол номын урт гарч ирдэг. За энэ төөдөө үнцэг гэхдээ бидний хувьд градусаар биш энэ бол ардианаар хэлсэн үнцэг. Ардиан. За яагаад ардианаар хэлэх вэ гэхээр бид нар бол нэг тойргийн уртыг олдог. Тойргийн уртыг олох юм бол 2p r гэдэг. За энэ 2p гэдэг чинь юу вэ гэхээр нэг бүтэн эргэлтийн үнцэг буюу одоо чинь 2p ардиан болно гэсэн үг. Энэ болохоор үнцэг нь болчихно гэсэн. Тэгвэл 2p ардиан гэдэг нь 360 градус. P гэдэг чинь 314 тоо. Энэ бол 628 ардиан чинь 360 градус болчихно гэсэн. За эндээс бүр нэг ардиан гэдэг нь юу болчих вэ гэхээр 57.3 градус. За тэгэхээр бидний энэ одоо чинь үнцэг урдыг хэлж байгаа энэ бол градус биш ардианаар ярих юм байна. Тэгвэл 2p ардиан гэдэг чинь 360 градус. Тэгвэл бид нар номын уртыг олох юм бол ерөөсөө төөдөө үрчнэ. Гэтэ энэ үнцэг градусаар биш ардианаар хэлнэ гэсэн үг. За ингэж яах вэ гэхээр бид нар номын уртыг олдог. За тэгвэл одоо ямар нэгэн энэ тойргийн дагуу болж байгаа хамгийн үнцгийг авъя. За тэгэхээр тэр цэг нь болохоор B гэсэн хугацаатай байна. За энийг бид шүргэж буюу тангинцаар хурд гэж хэлдэг. За энэ хурд нь градустаараа километрээр байдаг. За тэгвэл энэ хурд ерөөсөө яг яах вэ гэхээр номын дагуу болж байгаа юм. Тэгвэл төөдөө үнцэд харгалзах. Дельта төөдөө үнцэд харгалзах энэ болохоор B гэсэн хугацаа гарч ирнэ. Энэ хурдын уртаа тоо тоо тэнцүү. За тэгэхээр энэ номын уртыг AC дельта T тоох юм юу гэж бодож байна. Энэ бол хурдч. AC гэсэн номын уртаар дельта T гэсэн хугацаанд явах юм бол энэ нөгөө явах шүүх буюу тангинцаар хурд гарч байна. За тэгээ бид энийг B таавч гэж бас тэмдэглэдэг. За энэ хамгийн шүргэж хурд нь S гэдэг чинь юу вэ? Тэгэхээр энэ номын урт болно. Номын уртыг бид нэг дээр олсон төдөг араа гэж болно. Энэ үнцэг нь болохоор юу болж байгаа вэ? Дельта төдөг. Тэгэхээр дельта төдөг араа гэж болох юм бол энэ бол номын урт болчих.
Тэгэхээр дельта төлөв дельта t харьцуулах нь юу гэж. Энэ бол үнцэг бол гараад байна. За тэгвэл эндээс шөрөгч хурд b тэнцүү мегагүрч нь наас. За энэ бол бидний хувьд шөрөгч хурд. Энэ дельта төлөв дельта t тоосон омега буюу үнцэг хурд. За эндээс тойрог эргэлдэх хөдөлгөөнд үргэлж нэг хурд төлөвлөсдөг. За тэр нь ямар хурд төлөвлөсдөг вэ гэхээр төв тэмүүлэх хурд төлөвлөг өдөр түмний нормал хурд төлөвлөж байна. За тэгвэл хурдтал гэдэг нь юу? Хурдны өөрчлөлтийг хугацааны өөрчлөлтөнд ачааллаа хэмждэг. Нэгсний хурд өөрчлөлт юм бол хурдтал үүсдэг. Тэгвэл тойрог эргэлдэж байгаа хөдөлгөөнд энэ хурд нь тэнцүү байдаг. Тоо отроо тэнцүү боловч чиглэлийн үед явах гэхээр ялгаатай. Чиглэлийн үед. За би нэг б болчих. Нэг б болчих. За тэгэх юм бол энэ хоёр хурдны хувьд бол чиглэлийн үед ялгаа болчих. B1 юм байна, B2 юм байна. За тэгвэл яг энэ хэсгийг аваад үзэх юм хэвлээ. B шиг B1 B2-ыг шиг хэлэлцэж байгаа юм байна. B1 B2 бол вектор хэмжүүрүүдийн хувьд тэнцэхгүй харин тоо отрын хувьд тэнцүү. Тоо отрын хувьд тэнцүү. Чиглэл бол ялгаатай. За тэгэхээр энэ юу болох вэ гэхээр хурдтал чинь хурдны өөрчлөлт эцсийн хурднаас асхан анхны хурд waaхан хугацаа. За тэгэхээр бидэрт бол энэ хоёр хурд бол хоорондоо вектор хэмжүүрүүд бол ялгаатай учраас бид энд хурдтал үүсгэнэ. Тэр хурдталыг бид нар юу гэж хэлэх вэ гэхээр нормал хурдтал буюу энэ b квадратыг багна а. За одоо ийм байдгийг хэлээ батлаа. За тэгвэл эндээс юу болох вэ? Ямар нэгэн а вектор b шиг b вектор. Шууд эндээс e шиг ингээд нэг вектор татчих. Энэ b тал руугаа татчих юм бол энийг b-гээс хасах нь а гэж үзэж болдог. За яаж ингэж болох вэ? B вектор нь хасхаа вектор гэж байна. Хасхаа вектор гэдэг бол эсрэг чиглэлтэй байна. Тэгэхээр e шиг B вектор хасхаа вектор нь эсрэг чиглэлтэй гэхээр ийм үснэ гэсэн үг. За тэгвэл B дээр нэмэх нь хасхаа вектор. Тэгэхээр энэ доош. Нөгөө B-гээс хасах А. Тэгэхээр энэ үнэтэй параллел нэг чиглэлд байгаа учраас энэ ялгуулч нь ерөөсөө шууд энэ боломж өгч болдог. Тэгэхээр би B-гээс B2-оос ассан B1 векторыг юу гэж хэлэх вэ гэхээр энийг бид нар дельта V вектор гэж үзэж байгаа гэсэн үг гэсэн. B2-оос ассан B1 энэ дельта. За энэ үнц дельта төлөвлөсөн үнц нь B2-оос ассан B1-ийг энд дүрслэх юм бол энд дельта төлөвлөж байна. Энэ үнц маш бага болоод ирэхгүй. Маш бага болж ирэхгүй. Энэ дельта V гэж хэлж чинь өөрөө энэ өөрчлөлт чинь тойрны төрөж эхэлж байгаа. Тэгэхээр энэ өөрчлөлтийн дагуу чиглэж байгаа чинь тойрны төв тэмүүлэх боловсрол чинь өргөж явна. Тойрны төрөж хэлсэн нэг тийм бодлого үүснэ гэсэн үг. Тэр нь А бодлого. Яг тэгэхээр энэ өөрчлөлт энэ үнцийг маш бага болгоод ирэх үед энэ өөрчлөлт хурд нь аль болох төрөж эхэлнэ. Тийм учраас энэ төрөж хэлж байгаа хурдны өөрчлөлт үүсэж байгаа учраас төрөж хэлж байгаа бодлого үүсэж байгаа. Энийг бид нар нормал хурдтал буюу төв тэмүүлэх хурдтал гэж хэлдэг. Төв тэмүүлэх. За нөгөө талаас энэ V-ийн утгыг энэ үнцгээр үүсгэх. Одоо чинь энэ дээр үүсэх. Арыг төдөө үүсгэх энэ номыг гаргадаг шиг энэ V-ийг энэ үнцгээр үүсгэх энэ хот гарч иж болно гэсэн. Тэгвэл V одоо чи V1 V2 тоотоо тэнцүү V-ийг V-гээс олж байгаа гэсэн. Тэгэхээр V1 V2-ийг V-гээс олъё. Тэгэхээр V-ийн утгыг дельта төдөө үүсгэх юм бол дельта V гарч иж болно гэсэн. Энэ цаг энэ үнцгээр үүсгэх юм гарч ирдэгтэй хэлэх гэсэн. Нөгөө талаас юу болох вэ гэхээр энэ номер S энэ
20 градус ил. За тэгвэл дельта төгтөг эрээр хөгжүүлэх юм юу гэж номер гарч. За тэгвэл би энэ жиштэй хэлцүүлж. Энэ жиштэй хэлцүүлэх юм юу болох вэ? B хуваахаар зөв дельта B хуваах нь S учраас. За бидний олох гэдэг зүйл маань юу вэ гэхээр энэ хурдталтыг олно. Энэ хурдтал гэдэг маань хамаалал хурдтал чинь дельта V дельта T гэсэн юм байна. За тэгэхээр бид эндээс дельта V олно. За тэгвэл одоо вектор хэмжих юм биш, скалар хэмжих юм бичих юм бол дельта V дельта T туан. За тэгвэл эндээс би дельта V олно. Дельта V эндээс олчих юм бол S вах авах гэсэн. За энийг явуулж хийж болох юм бол энийг чөтгөнд оруулах юм бол S вах R үрчэн дельта. За эндээс S гэж чинь S гэдэг бол номер буюу дельта төгтөг үрчэн R. Тэгэхээр үрчэн дельта төгтөг үрчэн R вах дельта T үрчэн R гэсэн. За эндээс дельта төгтөг дельта T тугах юм бол энэ бид үнцэг хон гаргаж ирнэ. B үрчэн омега. За энэ R асуулт нь. За энэ бидний хэлбэрүүд энэ надад биш юм. За тэгвэл энийг авч явж болох гэж. Үнцэг хурд гэдэг чинь юу юм бэ гэхээр үнцэг хурд гэдэг чинь бас B хуваах R гэж бас бичиж болно. Тэгэхээр эндээс юу болж байгаа вэ? Чинь B эндээс амиг B гадаад ирнэ. Тэгэхээр B квадрат тэгээд хуваах нь за ингэж бас бичиж болно. Эсвэл B гэж зүйл омега R. Тэгэхээр энэний квадрат зэрэг төвшөлнө. Омега квадрат R квадрат тэгээ хуваах нь R болж байгаа. Энэ үнэтэйг аваад ерөөсөө юу болох вэ? Квадрат R. За тэгэхээр энэ бол тойроор ирүүлдэг үргэлж тойргийн төвөж хэлсэн хурдтал үүсдэг. Түүнийг бид юм буюу төв тэмүүлэх хурдтал гэж үздэг. Тэр нь тухайн агшин дахь хурдны квадрат зэрэг төвшөлтэй R тоостой тэнцүү байдаг гэдгийг бид бодлон цааш хэрэглээд явж болно.